төр үүсгэн байгуулагч, тухайн төрийн хүн амыг бүрдүүлэгч гол үндэст нь хэн бэ? 2234 жилийн хугацаанд ямар төр байв? Ямар төр хин гэдэг төр үүсгэгч байв? Ямар ард түмэн байв гэдгийг хурдан бид нар та бүхэндээ хүргье. За хүннүү төр модон үндсэн хүн ам хүннөөс сайн бэ? Юу ч байна их хүн дэнлиг. За энийг бол гавчэ гэдэг. Гавчэ гэдэг нь бол энэ дунд орноос нэрсэн үг болохоос дэнлиг гэдэг үг чинь бол өндөр тэрэгтэн үг гэсэн биш ээ. Дараачих нь Рорен буюу Жужаан. За үүсгэн байгуулалт чинь Ширнэ. Энэ шин дуудаар гарч ирсэн их сурвалжууд шилэн гэж байдаг. Үндсэн хүн аманд тэлээ. За төр тэрийг үүсгэн байгуулалт чинь Төмөн. Үндсэн хүн аманд тэлээ. За энэ ч нэг жоох юм байгаа. 630-аас 683 оны хооронд төр хан төрд бууж өгснөө үед бол яг энэ нутагт манай нутагт бол Бухан Уйгрын Бухан мандаад Бухан хүмүүсийг дахин хуваарлалтанд ороод 9 угс үүссэн юм аа. Энэ тухай дараагийн ихтер сайхан тайлбарлана та бүхэнд. За Уйгур, за Моинчуур, үндсэн хүн ам нь Уйгур. За их Монгол улс үүсгэн байгууллагын Чингис, за хүн амын үндсэн хүн ам нь бол Хэрээд 8 мэрэгдээ. Эндээс салах түм үүссэн юм аа энэ. За Юан төр Хувлаа хаан. За үндсэн хүн ам нь бол энэ соёлыг авч бүрдүүлэх хүмүүс хань үндэстэн. Юан төрийн хүн ам бол 77 саяас 90 саяын хооронд хэлбэлдэж ирсэн 90 сая хүрж ирсэн байгаамаа энэ бол их үедээ. Тэгэхээр халах түм бол Итгэвэнд байгаа халах түм бол юу лээ? 600 мянган байгаа шүү дээ. За Умар Юан төр Батмунх Даган хаан. За үндсэн хүн ам бол халах түм энэ. За Манчин улс Нурхаач үндсэн хүн ам нь хань. 1910-11 онд Манчин төр мөхөхөд нийт хүн ам нь бол 420 сая хүрсэн байсан шүү. Тэгэхээр үндсэн хүн ам нь хань үндэстэн болно. За Богдхаант Монгол улс халах түмэн. За бүгд найрамдах Монгол ард улс. За одоо энэ чинь бол төр гэдэг ухтгам бол өөрчлөгдөөд тий. Энд чинь юу болж байна гэхээр бол хэн удирдах яана гэхэл ганц нам удирдах байгаа. Үндсэн хүн ам нь халах. За Монгол улсаага олон нам үндсэн ам нь халах байна. Өнөөдөр бол Монгол улсын 83.8% бол халах түм эзэлж байна. За ингээд дараагийнхаа самбар руу оръё. Дараагийн самбартаа би юу хэлэх юм бэ гэхээр эдгээр бүх хүмүүс нь хүннөөс Дэнли, Тэлээ, 9 угс, Уйгар, Хэрээд 8 нь халах түмний дээдс юм байна гэдгийг та бүхэндээ тайлбарлая.